Сайн бацхан үзэгчдээ ТV телевизийн өдрийн зочны ярилцлагын цаг эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаарт Улсын хурлын гишүүн инх төвшин оролцож байна. Орой минь төргий танд. Орой минь төргий. Тэгэхээр бидний ярилцах эхний сэдв бол Монгол Ардын нам, Монгол Ардын Хувьсгалт нам хоёр эвсэж сонгуульд хамтран ажиллах асуудлаар ажлын хэсэг байгуулсан байгаа. Тэгэхээр ажлын хэсгийн явц зөр нь ямар байна? За өнөөдрийн байдлаар ямар одоо шийдвэр төрөв? Гэхдээ ажлын хэсгийн явцын талаар би сайн мэдээлэл алга гэдэг. Хамгийн сүүлийн мэдээлэл алга байна. Ямар ч байсан хоёр талаас ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа 4 хүний бүрэлдэхүүнтэй гэж би одоо сонссон. Нийтдээ 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байгаа юм билээ. Нэг 2 орчим удаа уулзсан юм шиг байна. Тэгээ уулзаад яг юу болсон тэр талаар мэдээлэл алга. Тэгээд 1-2 удаа уулзаач чинь бас тийм амархан асуудал тохиролцоонд бол хүрч чадахгүй л дээ. Энд чинь өөрөө их том асуудал учраас ямар ч байсан ажлын хэсэг гаргаж ийн гэдэг нь бол өөрөө их том дэвшил. Ингээ ярилцж байна гэдэг нь бол бас том алхам. Яг ингэх шаардлага байгаа юу гэвэл үнэхээр шаардлага байгаа. Энэ бол энэ цаг үеийн хамгийн том асуудал гэж бодож байгаа. Ер нь бол Монгол Ардын Хувьсгалт нам, Монгол Ардын намын Ахмад гишүүдийн зүгээс бол хоёр нам хамтраач, нэгдээч гэдэг ийм хүсэлтийг бол удаа дараалал өгжсэн л та яг хувь одоо улс төрчийнхээ хувьд энэ асуудлыг ер нь яаж дэмжиж хүлээж авч байна? Тийм зөвхөн Ахмад гишүүд бас биш юм аа. Ахмад гишүүд төдийгүй ер нь залуу дунд үе ер нь үүр дээр байгаа хороо баг тийм ээ дүүрэг дээр байгаа манай намын гишүүд бас одоо хувьсгалт намын гишүүд дэмжигчдийн хувьд бол ийм бодолсноо давамгаалж байгаа. Би тэрэнд бол харин итгэлтэй байгаа. Дөнгөж саянаас ч ийм болсон юм биш. Ер нь одоо тэр 2-3 жилийн өмнөөс л ингэж хандаж байсан байгаа. Миний байр суурь би шулуухан хэлэхэд ер нь сүүлийн үед бол телевизээр байгаа би шууд хэлээд байгаа. Энэ хоёр нам уучраа олох хэрэгтэй л гэж үздэг байгаа. Уучраа олох хэрэгтэй. Үнэхээр одоо уучраа олж чадлагүйгээр 3 сонгуулийг бид нар үзлээ. 3 сонгуул болоход энэ хоёр сонгуул дээр манай хоёр нам саналаа хуваагаал ингээл алдлаа. Эндээс хэн хожигдох гэхээр за яг энэ хоёр намын хувьд л их ялагдлаа хожигдлаа гэх нь бол гэхээсээ илүүтэй энэ ард түмэн улс орн л хожигдлаа гэж бодоод байгаа. Тийм учраас том эрх ашгаа бодоод энэ хоёр нам уучраа олох хэвээр хүчээ нэгдэх хэвээр за бүр яг ингээд нэг нам болоод нэр мэрээ арай өөрчлөөд дээж хүүхэд бүртгүүлэх асуудал тэр нь бол өнгөрсөн байж магадгүй хугацааны хувьд тийм ээ. Хууль эрх зүйн талаас. Гэхдээ л хүчээ нэгдэх ямар хэлбэр байна? Тэрийг одоо бүр бүх талаас нь шавхаж бодоод ингээл одоо чадхал хэрэгтэй дээ л гэж бодоод байгаа. Зүгээр чадахын төлөө ажиллах хэрэгтэй. Энэ шаардлага байна уугүй гэдгийг эхлээд харах хэрэгтэй. Нэгдээд хэрвээ ажиллах юм бол юу бүтээж болох уу гэдэг тэрийг эхэлж ярих хэрэгтэй. Тийм биз? Энэ хоёр нам тус тустай байж яснаас хэрвээ хүчээ нэгдэх юм бол энэ улс орны өмнө тулгарсан ямар том асуудлуудыг шийдвэрлэж чадах вэ гэдэг юмасаа л эхлээд яриа бол эхлэх бах. Тэгэхгүй шууд одоо нөгөө нэг 20, 80, 70, 30, 60, 40 гэдэг ингээд нэг тийм сандал ширээний төлөө ярианаас эхлэх юм бол энэ угаасаа ойлгохтой юм бол болохгүй. Угаасаа зарчмж буруу. Тийм учраас ер нь одоо болохын төлөө ажиллах хэрэгтэй. Болохгүй гэсэн хүнд бол яг түмэн олон янзын шалтгаан олдно. За тэгчүүл яах вэ, ингэчүүл яах вэ гэл ингээд суугаад байвал асуудал бол шийдэгдэхгүй. Шийдэхин төлөө л явах хэрэгтэй. Гэтэл одоо нөгөө талаас нь ч гэдэг юм уу Монгол Ардын Хувьсгалт намыг 2016 оны сонгуульд оролцуулахгүй байх ийм сонирхолоос хэсэг бүлэг хүмүүст байна уу да гэж харагдаад байна. За үүнийг юунаас харж болох вэ гэхээр Монгол Ардын Хувьсгалт намын дарга энх хоёрыг авилгатай тэмцэх газраас одоо улс төржүүлдэг асуудлаар за түүн рүү чиглэсэн гэмт хэрэг үүсгэх ч гэдэг юм уу ийм асуудлаар сүүлийн үед бол нэлээд одоо шууглаа. За хамгийн гол нь бас баримтлах асуудал үргэлжлэхүүч гэдэг юм ийм асуудал нийгэмд яригадаад байна л да. Тэгтэл хоёр намын асуудал эвсэх нэгдэх асуудал дээр ингээ ажлын хэсэг гаргацсан байхад одоо нөгөө талаас ийм дайралт орж байгаа нь бол та бас юу гэж харж байна? Мэдээж авилгатай тэмцэх газрын ард хэнийг байна гэж харж байна. Гэхдээ зүгээр би тэрнийг байна гэж одоо өнөөдөр хэлэхэд хэцүү. Ерөнхийдөө бол гадарлаж байгаа. За тэрийг өнөөдөр одоо шууд тим юм гэдээрээ яг бас одоо үйл явдлын өрнөлийг харъя. Ер нь хоёр нам маань ингээд хүчээ нэгдэхий барья гэдэг ийм асуудлаар ажлын хэсгүүд хоёр талаас гарчаад ингээд эд ажиллаж байгаа үед нь наад нэг асуудал чи ингээд сөхтөөд байгаа явдал бол надад ч гэсэн бас тийм одоо сэтгэл төрж байгаа. Энэ ер нь одоо улс төрийн зорилготой байна да гэж. Улс төрийн зорилготой байна. Одоо энэ зөв зүгээр байж ийснэ. Гэнтхэн хоёр талаасаа ажлын хэсэг гараад ингээд ажиллаад эхлэнгүүт нь одоо энэ хоёр даргаыг одоо барих хорих тухай л одоо сүүлийн үед шуугж эхэлж шít. Тийм ээ. Тэгэхээр энэ ажлын хэсгийн үйл ажиллагааг зогсооё. Ер нь энийг нэгдэх барих тухай энэ яриаг зогсооё гэсэн санаархал энэ цаана байна уу гэж надад бас бодогдоод байна. Тий. Зүгээр энэ хоёр даргын эсрэг гэхээсээ илүү тийм ээ. Танаа намын эсрэг гэхээсээ ч бас илүү. Ер нь энэ хоёр намыг бол хүчийг нийлүүлэхгүй
ингээд тусдан сонгуульд оруулъя. Тэгээд сандыг хуваалгая. Тэгээд дахиад 4 дахь удаага дундаас нь гарч ирэх гэсэн ийм сонирхол байгаад байгаа бох. Ер нь энэ лүгэл чиглэсэн үйл ажиллагаа байж магадгүй гэж би бодоод байгаа. Тэгээд яагаад энэ хоёр даргаыг барих гээд байгаа юм гээл би бас бодоол байгаа юм л да. Энэ хэвлэлүүдээр гараад байгаа юм уу би бас хараалгаа юм. Ямар аймаар одоо гэмт хэрэг одоо хийцсэн юм байна гэдгийг бас үзээд байгаа юм. Сонсоод байгаа юм. Тэгэхээр тэгэл нэг тийм айхтар баривчлаад хориод байхаар тийм бас дулдахгүй байгаа. Нэг тийм намын байрны нэг зарим мөнгийг нэг хүнд өгөөгүй ч юм уу, төлөөгүй ч юм уу гэсэн тийм юм л яваад байгаа юм л. Тэр үүний худлыг мэдэхгүй. Гэхдээ энэ бол байлаа гэхэд тэр нь өөрөө иргэний шугамар шийдэгдэх хэвээр асуудал юм шиг л одоо санагдаад байгаа юм л да. Тэгж яригадаад байгаа. Тийм биз ер нь бол. Тэр бол нэг айхтар эрүүгийн хэрэг биш. Тэг тусмаа одоо нэг Монголын өмчийг авцсан гадаадын нэг нөхөр нэхэмжилснийхэн төлөө тэрний одоо нэхэмжлийг хангах гэж өөрийнхөө улсын иргэнийг барьж яах гэдэг бол тэр нь тэгээд иргэний шугамар шийдэгдэх шүүхээр явах хэвээр асуудлыг шууд одоо эрүүгийн болгоод ингээд дундуур нь хутгалдаад орж яах гэдэг бол тэгээд сонгуульд өгсөн үед энэ бол ер нь тийм над бол ихтгэл үнэмшилтэй ерөөс огт тэр санагдах байх. Гэхдээ энэ ялангуяа энэ улсын их хурл маань тийм ээ улсын их хурл тэр одоо тэн дотор сууж байгаа улсууд нам байхгүй. Монгол улсын ерөнхийлөгч энэ хууль хяналтын нэг байгууллагууд эдрийн л одоо бодох хэвээр асуудал шүү дээ. Тухайлах юм бол нэг асуудал бүр их анхаарал татж байгаа юм. Энэ хоёр дараагаар телевизээр 7 удаа ярих шиг болно лээ. 263-ын 2 гэдэг зүйл анги бол айл 1900 биш 2009 онд өршөөлт бол хамрагдчихсан. Өршөөлт хамрагдсан гэдэг бол тэргээр ямар ч хүнийг шийдэхгүй гэсэн үг. Тэр асуудлаар шалгаж исэн бол тэрийг зогсооно гэсэн үг. Гэтэл дараа нь 12 онд энэ хоёр даргаыг шийдэхдээ тэр өршөөлийн хуульд хамрагдсан зүйл ангийг зөвхөн энэ хоёрд сэргээгээд хэрэгэлсэн юм гэж яриад байгаа шүү дээ. Тэгээ би энийг одоо бас нэлээд хэдэн хуульчдаас асуусан л да. Энэ юу үний юм уу худлаа юм. Энэ хэрвээ одоо үний юм бол тэр одоо энэ хоёр дарга яриад байгаа тэр бас хэдэн хуульч ярьж ил. Энэ хэрвээ үний юм бол тэр асуудал энэ хоёртай биш. Ерөөсөө Монголын хууль гэдэг бол ингэж айхтар завхарсан гэдгийг л харуулах гэдэг. Тэгэх юм бол тэр хуулийг завхруулсан улсууд харин өөрснөө хариуцлага хүлээх ёстой. Энийг одоо энэ хэлж өгөх улсууд нь дараахан хариулт өгмөр байгаа юм л. Энд чинь хэд хэдэн удаа телевизээр ингээд өршөөлд хамрагдсан зүйл ангаар хүнийг одоо шийдэгдсэн байна гэж яриад байхад л тэрэн дээр ямар ч одоо хүртэл хариу байхгүй байгаа шүү дээ. Үнэхээр тийм үү үгүй юм уу? Тэр хуулийг гажуудуулсан юм уу? Эсвэл тэр 263 гэдэг нь 9 оны өршөөлд ороогүй байсан юм уу? Тийм ээ. Энийг одоо бүр нэг учрыг эхлээд бол мухарламаар байгаа. Энэ дээр нэг хариу өгмөр байгаа. Энэ улсын их хурл бид ч гэсэн одоо хууль гаргасан улсууд бидний гаргасан хууль эсвэл тийм хачин хууль гаргацсан юм уу? Нэг хүнд хэрэгжилж болохоор бусад нь хэрэглэхгүй байж болохоор эсвэл маш их ойлгомжгүй тэрийг яаж тайлбарлаж болохоор ийм хууль гаргацсан юм уу? Эсвэл бидний гаргасан хуулийг ингээд завхруулад байхад бид нар ингээд мэдэхгүй суугаад байгаа юм уу? Нөгөө бид нар шууд гаргачаал хууль гараад хаях хэвээр улсууд биш шүү дээ. Тэрнийхээ биелэлтийг хангуулах талаар ажиллах хэвээр, гямал тавих хэвээр улсууд. Гэтэл энийг яагаад өнөөдөр ингээд таг чиг ингээд суугаад байна гэдэг л надад хамгийн их миний анхаарлыг татаад байгаа асуудал энэ л дээ. Тэгч хад сая одоо ялдаа ялгүй байх хугацааны тухай яриад ирэхээр тэр 263-аар 263-ын 2-оор тэр авцсантай холбоотойгоор ялдаа байх хугацаа үргэлжилж ийн гэсэн ийм бичгийг авилгатай тэмцэх газраас өгсөн байл л дээ. Бид тэрийг яг нүдэрээ үзсэн. Энэ юу болж гинөө гэдгээд би энэ дээр бол үнэхээр гайхаад байгаа юм. Тийм ялдаа байх хугацаа байхгүй, тийм асуудал байхгүй нэг нь тэр өршөөлийн хуульд хамрагдсан юм чи. Энийг ялж болохгүй. Энийг ч ялж болохгүй. Харин тэрнээс хоошо 9 оноос хойшоох асуудал шинээр үүсэж байгаа бол тэр бол мэдээж хэрэг. Гэтэл энэ яригадаад байгаа нь бол 9 оноос өмнөх асуудлаар л одоо тэр ял өгсөн шиг байгаа юм. Яг таны ярьж байгаа шиг ингэж нөгөө зааглаж өгж ялгааг нь гаргахгүй л байна л да. Хамгийн гол нь нийгэмд одоо мэдээлэл тарахдаа өршөөлийн тухай хууль батлагдлаа. Гэхдээ энэ хууль бол ерөөсөө нэг хүнд зориулж батлагдсан хууль гэдэг ийм мэдээллийг бас өгч юм л. Тэгэхээр мэдээллийг бас иргэдэд өгтөө зохион байгуулалтаагаар буруу ташаа өгдөг ийм асуудал ер нь байна уугүй юу? Гэхдээ энэ одоо энэ үнэхээр л одоо энийг зориудаар ингэсэн бол мушгин гуйулсан бол нэг хүн тааруулсан бол улс төрийн зорилгоор ингэж хэрэгэлсэн бол энэ бол бүр одоо маш том асуудал бол. Юу одоо ганц энэ хоёрын тухай асуудал энэ бол биш. Одоо яг энэгээр одоо ял үүсгэсэн мөрдсөн тэгээд одоо шүүхэн тэгээд тэр ял өгсөн шүүхэн тэгээд одоо энэс хойш прокурор нь авилгатай тэмцэх газар нь энэ одоо хяналт тавих хэвээр улсын их хурл нь
Энд чинь бүгдээрээ энэ бол их том асуудал болно. Ингэх юм бол энэ хэрвээ үнэн бол цаашдаа Монгол улсд бол хууль гаргаад ямар ч хэрэггүй гэдэг зүйл тийм л ойлголт бий бол. Хууль гаргаад хэрэггүй хэнийг хэн нэгэн эрхийг дарахтаа хүн зөрчиж болно, тэрэн дээр хариуцах тоос чадахгүй болсон ийм улс болжээ гэдгийг л харуулах болно. Хуулиар бусдыг айлгадаг. Тийм учраас энэ бол их том зүйл юм шүү. Энэ дээр эхлээд одоо энэ хариу авах хэрэгтэй байгаамаа энэ. Олон нийтэд энэ талаар бол бүр яг ойлгомжтой, хоёрдмол утгагүй хариултыг энэ одоо өгөх хэрэгтэй газрууд нь өгөх хэрэгтэй байна. За тэгээд одоо энэ чинь яригадаад байна шүү дээ. Энэ чинь няцаалт өгөх юм дээр бол тэр өдөрт нь өгдөг шүү дээ. Цагийн дотор өгдөг шүү дээ. А гэтэл энэ чинь яригадаад маш их олон сар болчихлоо шүү дээ. Тэгэхэд аль ч газраас ямар нэгэн хариу алга. 263-аар өгсөн юм аа гэдэг ч юм алга, өгөөгүй маач гэдэг юм алга, инквайр тааруулсан юм аач гэж юм алга, ерөөсө тагчиг тэгсэн ирнэ баримтчилгааны тухай ингээл яриад байна л. Тэгэхээр одоо бол энэ сонгуульд өгсөн үед хин нэгийг баримтчилна гэдэг бол энэ баримтчилна 20 гэдэг бол тэр энэ бол зогсоох хэрэгтэй. Үнэхээр зогсоох хэрэгтэй. Энэ ард түмний үндэт хэрэгтэй. Үнэхээр аюултай хэрэг хийцэн тийм аюултай амтан байсан юм бол одоо энэс өмнөх хугацаанд барьж яваад шийдгээд одоо тэгээд бүгд нэрэмтхэн уншаад явуулахгүй яасан. Чимээгүй байж чад тэгээ одоо яг сонгуул тулгаад ирэхээр дөхөөд ирэхээр энэ хоёр номыг ажлын хэсгээ гаргаад ирэхээр авчиад ийм асуудал үүсгэж байгаа бол үнэхээр олон нийтийн дургуйслыг бол үнэхээр төрүүлж шүү. Миний хувьд ч гэсэн би бол зүгээр энийг хөндлөнгөөс нэлээ харж байсан. Энэ бас нэг юм болоод энэ хууль хяналтын нэг хариугаа хэлэх бах. Энэ аль нь зөв аль нь буруу юм яриад байгааг энэ нэг тийш нь болгож өгөх бах гэдэг ингээ хараад байсан. Гэтэл тийм алгалд бас тэгээ нэг улс төрийн зорилготой гэдэг юм нь ойлгодод байна. Тэрэн дээр түүнийг таслан зогсоох талаар ажиллаж байгаа хүн, дуугарч байгаа хүн бол цөөхөл байгаа даа. Ер нь хэлмэгдүүл энэ бол хэрвээ ингэж хавал хэлмэгдүүлэлээр зогсохгүй том асуудал шүү. Ер нь манай нам би нарийн бичгийн дараагаар ажиллаж байх үед 1996-аас 2000 оноо за 97 он тухай бүр баг хурлаа хийгээд намынхаа баг хурлыг хийгээд яг энэ асуудлыг яриад энэ хэлмэгдүүлийн тухай яриад тэр одоо 30-аад оны үн 40-аад он 50-60-аад оны үед одоо хэлмэгдүүлжсэн ямар нэг байдлаар хэлмэгдүүлжсэнийхэн төлөө уучлалт гоогаад манай нам уучлалт гуйж байна ард түмнээс уучлалт гуйж байна гэдгийг хэлээд тэрний одоо үр хүүхэд одоо төрөөс садан одоо ах トゥ хамаатан садан тэгээ Монголынхаа нийт ард түмнээс уучлалт гоогаад тэгээ үүнээс хойш түүнээс цааш бид нэр ийм хэлмэгдүүлэлтийг тийм ээ бие махбодор нь болно оюун санаар нь эд хөрөнгөөр нь хэлмэгдүүлдэг энэ муухай түүхийг л ахиж давтахгүй төлөө бүх хүчээр ажиллана үүнийхээ төлөө ажиллахаа алдаа гарахгүй гэдгийг ард түмний үед тан андгаалж ийн гэдэг ингээд хилцсэн нам шүү дээ. Үнэхээр ийм явдал гарах гэдэг бол тэр инквайр намаа байхгүй бид бүгдээрээ хүнээрээ энэ эсрэг босгох хэрэгтэй, тэмцэх хэрэгтэй. Яг ийм асуудал ярихаар бас нэг зүйл асуумаар байна л да. 1996 онд ардчилсан намын эрх баригч нам байхдаа бас тухайн үед улс орныг боснуулсан гэдэг зүйлийг эмээ өвөнөр ээж аав нар ярьдаг л да. Тэгэхээр одоо яг ийм үйл ажиллагаа давтагдах нэ гэдэг ийм асуудлаас яригдаад байна. Та энэ дээр ямар байр суурь илэрхийлэх вэ? Ер нь яг ийм зүйл байсан уу? Харин би одоо тэр 37 он бол аль хэдийн тэр үедээ өнгөрсөн гэж бодож байсан. Тэгтэл сүүлийн үед одоо энэ жилүүдэд болж байгаа юмнуудыг ингээ хараад байхад чинь харин 37 он руугаа буцах гад байна уугүй юу гэдэг бас ийм тийм болгоомжл бас үе төрж байна л да. Тэр 37 оны чинь тэр зарим нэг тэр шинж тэмдгүүд нь тэр нэг давтамжууд нь нэлээд адилхан зүйлүүд нь өнөөдөр бас явж л байна. Байж байна. Сэрэгцсэн байна. Жишээлх юм бол хуулийг үл тоодог. Уландаа гიშгдэг. Тэр хууль төсийг уландаа гიშгдэг. Тийм биз? Тэр хууль хүчний байгууллагуудыг хэн нэгэн эрх мэдэлтэй хүн ашигладаг. Өөрийнхөө зорилгоор ашигладаг. Тэр махны машин болгож ашиглах гэдэг. Хууль хүчний байгууллагынх нь бол яг хуулиа барихгүйгээр тэр одоо хүмүүст ашиглагддаг. Тэдэнд хөтлөгддөг. Тэдний даалгаврыг гүйцэтгэхийн төлөө явдаг. Тэгээд ард иргэдийг хэлмэгдүүлдэг. Тэгээ нэг бариад авсан бол заавал одоо түүнийг буруутгах гэж оролддог. Олон сар жилээр хоригдог. Ямар ч одоо мөрдөн байцаалт хийхгүйгээр ямар нэгэн одоо тийм гин бурууг олох гээд ингээд суулгажаад тэгээ нэг зүйлэнгээр шалгаж яснаа шал өөр зүйлэнгээр шийтгэхэд ингээд явцдаг. Тийм ээ? Үгсэж хуйлддаг. Хувийн зорилгоор болон улс төрийн зорилгоор өшөө авах гэж бивнээс авах гэж ингэж оролддог. Энэ төр чинь 37 оны үед энэ төр байсан юм билээ. Би түүхчний үед бол мэдчин. Тэр чинь өнөө цаг үед байхгүй болсон гэж хэлэх юм үндэсгүй болчихсон ба шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ сэрэмжлэх хэрэгтэй. Энэ бол үнэхээр ахиад тэр 37 оныг давтах юм бол энэ бол аимшигтай шүү. Аимшигтай шүү. Ийм л юмуудыг дор нь баг дээр нь засаж тас цогч явахгүй юм бол нэг мэдхэд энэ нөгөө
хяналтаас гараа явцсан байх тийм цаг ирж магадгүй юм. Ялангуяа энэ хүний эрхэн талддаг энэ хуулийн хүчний байгууллагууд дээр байнга хяналт тавьж явахгүй бол хэдийгээр тэр дотоод хэрэгтэнд оролцохгүй ч гэсэн тэр нарийн ширийн одоо тэр байцаалтын ажил гэдэг юм орохгүй ч гэсэн ерөнхийд нь хуулийн дагуу явж гин үгүй юу гэдэг дээр бол байнга анхаарлаа бүх байгууллагууд тавьж явах хэрэгтэй, иргэд тавьж явах хэрэгтэй, хэвлэл мэдээллийн байгууллагч тавьж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ байгууллага гэдэг чинь ер нь л дураар нь тавих юм бол тэр нөгөө том булч нь бол машин чинь араанууд чинь ирэх гэлээдэг тийм л одоо зүй тогтолтой юм байна л да. Өөрөөсөө мэдлэгүүгээр л эргүүлэх гэдэг. Тэгэхээр тэр машиныг эргүүлж байгаа гол хүчин зүйл нь нөлөөлж байгаа зүйл нь эрх мэдлүү, хөрөнгө мөнгө юу вэ? Эрх мэдэлч байна, хөрөнгө мөнгөч байна. Тэгээд өөрсдийнх нь тэнд ажиллаж байгаа улсуудын туршлага дутуугаас ч болж байна. Эсвэл одоо шудраг ус байдлаас ч болж байна. Их олон хүчин зүйл тэнд бол нөлөөлж байгаа. Тэгэхээр яг энэ асуудалтай холбоотой бас нэг зүйл асуухад яг энэ 2016 оны сонгуулиас өмнө хоёр намын эвсэх ажлын хэсэг ер нь үр дүнд хүрэх болов. Би түрүү хэлсэн тэр том зорилго одоо тэр шаардлага байна уугүй юу тийм ээ? Нэгдэхийг үнэхээр ард түмэн хүсэж гин үгүй юу? Шаардлага гэдэг чинь тийм ээ? Нэгдээсэй гэж бодож байна. Улс орны байдал ямар болцсон байна тийм ээ? Маш том асуудлууд ингээд овоорцсон байна. Бүр ингээд шийдээсэй гэд ингээд хүлээж байна. Гэтэл энийг шийдэхийн тулд энэ хоёр нам нэгдээд ажиллавал илүү үр дүн гаргаж чадах уу эсвэл тусдаа байгаад үр дүн гаргаж чадах уу гэдгээс эхлээд явбал явна. Ажил бол цаашаа ингээд яваад байна. Тэгээд тэндээс зорилго дээр нэгдэж чадах юм бол тэр дараа нэг суудал тэр 60 30 60 40 гээд ингээд юм руу орно л доо. Тэр бол энэ зорилгын дэргэд бол бага асуудал. Яг хөө тэрийг бол би бас ойлгож байгаа. 60 40 за 70 30 гээд ингээд бол намын хувьд бол өөр өөрийн сонирхол байх л баг. Тэр бол ойлгож байгаа. Гэхдээ л тэгэл өчигдөр нэг намын өөрийн хурал цугээс сонсоод өнөөдөр хоёр өөр нам болцсон ингээд санал аваагаал ингээд өөр юм яриад явж байгаа. Энэ бол тийм зөв биш л дээ. Энэ бол зөв биш. Ер нь цөөхөн Монгол хүчээ нэгтгэж л байх хэрэгтэй. Хүчээ нэгтгэх л хэрэгтэй. Ер нь муудалцсан хоёр хүн ч гэсэн нэг учир зүгөө олцоод ингээд ивэл ирэх бол гоё л байдаг үстэй. Тэрүүнтэй ерөнхийдөө бол адилхан шүү дээ. Тэр талаасаа ингээд яриад явах юм бол би бололцоотой, боломжтой. Энэ бол шал өөр хүмүүс биш, шал өөр зорилготой хүмүүс биш. Тийм ээ үзэл бодлын хувьд бүгдээрээ л зүүн чиглэлийн нийгмийн хамгаалал гэж ярьдаг, төрийн зохицуулалт гэж ярьдаг тийм ээ. Ард түмний ядарсан хэсгийг илүү хамгаалъя гэж ярьдаг. Ийм л улсууд зорилго нэгтэй ирээд нэ өөр нам болчоод санал аваагаал ингээл явж байгаа зүйл шүү дээ. Тэгэхээр улсын хурлын намрын чуулганы одоо завсарлалын хугацаа явж байна л да. Тэгэхээр энэ хугацаанд та тойрогтой ажиллав уу? Тойргийн иргэд ер нь тулгамдж байгаа гол асуудлыг юу гэж хэлж байна? Тий, би надад бол тухайлан одоо бүр ингээд энэ тойрог гэх юм бол байхгүй л дээ. Нэг намын жигсаалт гэдэг чинь ер нь бүх Монгол улсын нутаг дэвсгэрээр л одоо ажиллана гэсэн үг л дээ, тийм ээ. Бүх газар нутгаар ажиллана гэсэн үг. Би бол сүүлийн үед энэ иргэдийн өсөлтөөр дүүргүүдэд ажиллаж байгаа. Чингэлтэй дүүргүүд ажиллаж байгаа, Баянзүрх дүүргүүд ажиллаж байгаа. Баянзүрх дүүрэг дээр бол иргэдтэй нэлээд томоохон уулзалтуудыг хийсэн. Нэлээд том асуудлууд тэнд хуримтлагдсан байгааг бол мэдсэн. Бүр томоор зогсохгүй маш ноцтой асуудлууд бий болсон байна. Түүний нэг нь бол одоо энэ нэг гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг ингээд нэг явж байгаа 4 жил явж байгаа нэг ажил байна. Тийм ээ. Энэ бол юу юм гэхээр хүний хашааг аваад, нураагаад, байшинг нураагаад, нэг жижигхэн түүц байсан бол тэрийг нураагаад ингээд дараа нь 2 өрөө байр өгнө, 1 өрөө байр өгнө гэдэг ингээд гэрээ хийсэн тухай л асуудал шүү дээ. Тийм ээ. Газар чөлөөс асуудал. Тэгээд өнөөдөр 4 жил болоход за яг нэг хэсэг нь байранд орсон юм байна. Маш олон хүн байрч байхгүй, газарч байхгүй, түүцч байхгүй, гэрч байхгүй, хашаач байхгүй, 2 өрөө байр, 1 өрөө байрч байхгүй. Ингээ гудам тэнж яв. Айл ах дүүнэр хэсэд ингээд өнөөдөр явж байна. Ойлоод ярьж байна. Бүр одоо ингээд би нэг удаагийн уулзалтан дээр 500 хүнтэй уулзсан. Тэр 500-аад хүн ерөөс зөвхөн энэ асуудлыг л ярьсан. Тэр бусад одоо тэр ерөнхий юмнууд бол ороогүй. Тэгээ энэ бол одоо хотын захиргаа үнэхээр л анхаарах хэрэгтэй асуудал муу юм билээ. Тэр усууд хариугаа өгөх хэрэгтэй юм билээ. За бид тэр одоо яг ийм хугацаанд та нарын асуудлыг шийдэж өгнө гэдэг хариугаа өгөх юм билээ. Өнөөдөр тэр хариугаач өгөхгүй, уцаач авахгүй, тэгээд тэнд улсууд уйлал бухимдал ингээл явж байгаа юм л. Нөгөөх нь нэг зөв зүгээр бизнес хийж байгаа улсууд байна. Тэр нэг захын. Энэ шар хадны захын, даа хүрээ түүний орчмын захын. Авт захууд, сэлбэг зардаг захууд. Гэхдээ тэд нар чи өөр хэм энэ улсад бас их үр гүйцэтгэж хүмүүс байхгүй юу? Төрөөс юм шаардахгүйгээр татвараа төлөөд
олон хүнийг ажлын байртаа болгоод тижээгээд ингэ явж байгаа улсууд байхгүй. Тэгэхэд тэднийг авчид хүчээр нэг тал руу авчид энэ ийшээ. Улаанбаатараас зүүн тийшээ, баруун тийшээ. Хүйтэн ямар ч дэдвүтэц байхгүй. Нөгөө нэг муухай үнэртэй, цэвэрлэх байх боломжийн үнэртэй. Ийм газар аваачаад хүчээр нүүлгэнэ гэдэг ингэж байгаа юм л да. Тэгээ энийг бол би газар дээр нь очиж үзсэн. Үнэхээр ноцтой асуудал байна лээ. Ингэх юм бол нэр нь тэндээс бол үл ойлголцол бий болно. Төрийн байгууллага тэдний хооронд бол аюул мөргөлдөөнч гарч магадгүй юм лээ. Би яг өчтөр хот дээр очиж уулзсан л да. Энэ асуудлыг тавьсан. Харин тэндээс бол хотын хурлын дарга Баттулгуул харин хүлээж авчин лээ. Сонсч ин лээ. Бас тэр бол хүн сонсдог хүн байл. Тийм асуудал байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч ин лээ. Тэр нь шийдэхин төлөө ажиллана гэж байна л. Ер нь хоморголж нүүлэхгүй гэдгээ хэлж ин л. Тэр гэр хорооллын дахин төлөвлөлтөөр өнөөдөр гэрчгүй хашаачгүй болчиход байгаа улсуудаа ойрын хугацаанд уулзаж хариугааг нь гэж ин л. Тэгээ харж лээ Батүл дарга бол уулзаагүй. Одоо уулзах юмгүй би хүлээж л байгаа. Энэ асуудал дээр нэг зүйл байдаг юм л да. Гэр хорооллыг дахин төлөвлөх асуудал дээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан журмаар зохицуулдаг. Гэтэл нөгөө яг хуульчлаад өгчөж болдгоо мó гэдэг ийм асуудлыг бас иргэд тавиад байдаг. Энэ дээр та ямар байр суурь илэрхийлэх вэ? За хуульчлаач маш хуульчилж өглөөч маш ерөнхий л хуульчилж өгөх бах тийм ээ. Энэ бол цэвэр одоо энэ хот гэдэг том айлын өөрийнх нь л одоо шийдэх асуудал. Юун төлөө хот гэдэг айл байгаа вэ? Юун төлөө хурл байгаа вэ? Юун төлөө мундаг эрх мэдэлтэй ямар мөнгөтэй тэр засаг дарга гэдэг хүн байгаа вэ? Энэ бол цэвэр тэр хотын шийдэх асуудал. Шийдэхдээ харин тэр ард түмнийхэн санал дээр тулгуурлаж тэр ялангуяа бизнес эрхэлж байгаа тэр хүмүүсийн санал бодлыг сонсч их л одоо ухаалаг шийдэх ёстой л асуудал байсан. Авцахуудын нүүлгэх асуудал дээр ч гэсэн ерөнхий нэг журам гаргаад журмаар бүх зүйлийг зохицуулах гэдэг. Гэтэл нөгөөх нь яг иргэд дээр очихлоор бодит байдал дээр нийцдэггүй юм асуудал олон байна л да. Тэглгүй яг тэр чинь ингээд нүүлгэнэ гэдэг ингээд эхлэх юм бол тэр одоо шараадны зах орчимд байгаа чинь одоо нийтдээ 12,000 орчим айл өрх. Тэр одоо тэр захуудтай холбоотойгоор амьдарч байгаа юм байл. Тэнд одоо лангуу турист хүмүүсээс гадна тэднийг дагсан бизнес гэж байна шүү дээ, тийм ээ. Хоол унд хийдэг цайны газар, хоолны газар, тэр одоо угаалгын газар, онцлогооны газар тэгэл гэх мэтэр тийм ээ. Тэгээд үзэхээрээ бол тэрэндээс хоолоо олж иж байгаа 12,000 хүмүүсийн эрх ашигын асуудал юм бэл. Тэрийг өнөөдөр ингээд биш хөндөөд тэнд ч ажлын байр байхгүй, энд ч байхгүй болж исэн юм наваач бүр ингэж үүмүүлж яад. Ингэх юм бол угаасаа Монгол улсын ч эдийн засаг өнөөдөр хүнд байна шүү дээ. Ийм хүнд байгаа үед ядахта шинээр бүтээж чаддаг хүн бол энэ нэг болоод амьдралаа аваад яваа хэсгийг нь бол гай болохгүй хүн шиг л холхон байхын зүйтэй л гэж бид үзээд байгаа шүү дээ. Баярлалаа. Бидний ярилцлага цагийн хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр энэ удаагийн зочны дугаарт Улсын их хурлын гишүүн Инх Төвшин оролцлоо. Танд баярлалаа. За баярлалаа.